Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр хөөрхөн хүүхдүүдтэй зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Spice in Disguise киног ярьж өгөхөөр бэлтлээ. Лазер зүсэгдэж тесрэх бөмбөгийн чимээнээр хүүхэлдээ маань эхэлнэ. Тесрэх бөмбөг дэлбэрэхэд ердөө 25 секунд үлдэхэд тэрээр буруу цайчилж орхино. Тэгсэн чинь цаг нь бүр амар хурдалчлаа. Ингээд л гинэт нэг эмэгтэй түүнийг "Волтер" хэмээн дуудлаа. Волтер анхаарлаа сарниулсны улмаас бөмбөгний нэг хэсгийг алдаж нөгөөх нь нисч очиод ээжийнх нь аягийг хагалж орхилоо. Уучлаарай, танд наад аяг чинь хэрэгтэй байсан уу? Кофенд л хэрэгтэй байлаа. Хөө минь юу хийж байна да? Энэ бол таны эргүүл хийхдээ ашиглах төгс төхөөрөмж. Нэг товчин чанга чимээ гаргана, нөгөө товчин хамгаалтын бөмбөлөг үүсгэнэ гэж байна шүү. Сүүлчийн товчин энэ тэндгүү саа цацдаг юм байна. Та утсыг маань задлж болохгүй гэж хэлсэнтэй. Ингээд тартал утсыг нь юу задлаад хайчихж. Ер нь олон удаа задлж байсан бололтой. Ээж нь яагаад миний утас гэхийн завдалгүй нүрээр нь дүүрэн саа цацарж орхилоо. За тэгэхээр нэлээд юм ухдаг бүтээлч хүүхэд байна. Ээж нь радиогоор дуудагдаад эргүүлд гарахаар боллоо. Ээж хоёулаа хамт эргүүлд гарыг гэж Волтер хүсэх үед ээж нь татгалзаад сургуультай явах хэрэгтэйг нь хэлдэг. Волтер маань сургууль дээрээ хүүхдүүдээр жаахан гадуурхагддаг бололтой. Хүүхдүүд намайг хачуу хүүхэд гэж дууддаг. Энэ дэлхийд хачуу хүмүүс хэрэгтэй. Нэг л өдөр чиний төхөөрөмжүүд дэлхийг аюулгүй болгох болно гэж ээж нь хүүгээ урамшуулна. Дүрс шилжиж 14 жилийн дараа Японд тусгай эйжент Ланс Стерлинг өөрийгөө танилцуулдаг. Энэ бол манай киноны гол дүр Ланс Стерлинг. Хоёр зэвсэгтэй хамгаалагчтай нүүр тулахдаа тэр гар хуусан байж байна. Тэр хоёрын анхаарлыг сарниулж, бууг нь өшөглөж, толгоогоор нь мөргүүлээд унгажглаа. Тэр үед харин хідэн тагтаа дээрээс нь бүр бааж байдаг шүү. Ланс маань костюмныхаа товчийг товчлоод шидэхэд жижиг дрон болоод дүрс дамжуулж эхэллээ. Төв дээр харин дарга нэг ихнийг эмэгтэй эвгүй харц гаргачихсан зогсож байна. Яг л дарга царай байна шүү. Нөхцөл байдал ямар байна? Одоохон хараатгая. Гэт дронуудаар доторх дүрсийг нь дамжуулдаг. Дотор нэг якуза сууж байна. Кацу Кимура гэх зэвсгийн намч юм байна. Түүний хажууд нэг цүнхтэй зүйл байх бөгөөд үүнийг нь харсан дарга. Дотор нь M9 гэх assassin дрон байгаа. Энэ бол агаараар цэнэглэг хизээч унтардаггүй, хизээч байгаа алддаггүй. Тэд энийг манай зэвсгийн лабораториос суулгайлсан. Гэх болно. Цаанаас нэг ажилтан Ленсийн байгаа газар 70 гаруй дайсан байгааг нь хэлдэг. Яг одоо буц, нэмэлт хүч эрхийг хүлээ хэмээн дуушаагаад Ленс. Би ганцаар ажилдаг хүн. Тэгэд Ленс дотогш нэвтэрч авраг ханы аквариум дотроос бүгдийг нь ажиглаж байна. Нэг нэстэг дэрэг ирэхэд дотроос нь зэвсгийг худалдан авах бас нэг эвгүй царайтай нөхөр бууж ирдэг. Гар нь роботоор хийгдсэн байдаг шүү. Ленс аквариум дотроос тесэлж том давлгаа үүсгээд якуза нарыг болгож өгнө. Манай Ленс цай юм аа. Дэлхийн номер 1 тагнуулчгээд өөрийгөө танилцуулбал болж байна уу? Ланс Стерлинг. Миний нэрийг бүгд мэддэг юм. Наад цүнх чинь надад хэрэгтэй байна. Тэгэхэр Кимура уурлаад босоод цогих гэдэл Ланс нэг бултаад хүзүнд нь ганц. Яг Вагус мэдрэлийн цэг дээр нь 100 г жинтэй цогтол найз чинь ямар болж байгааг хардаа. Наад цүнхээ надад өг. Килиан харин юу ч хэлэлгүй цаашаалхан. Ланс цагнаасаа цахилгаан сум явууллаа. Килиан робот гараараа сумыг бариад буцаагаад шидчихлээ. Тэрээр Лансын хүзүүг барьж аваад нүрийг нь сканердэж дараа нь алах гэж оролддог. Ланс эвдэрсэн шалаар цахилгаан загсыг гарлуу нь хүргэж цахилгаан цогиулаад мултарч чадлаа. Даанч мултарсан ч гэсэн түүнийг тойроод олон зэвсэгтэй якуза байж байна. Ланс утааны бөмбөг ашиглаад анхаарал сарниулна гэж шийдсэн боловч утаан дунд нэг хөөрхөн муурны дүрс гялалцсан тоос гарч ирээд бүгд төр зур мэлдэрлээ. Ланс өөрөө хүртэл гайхнаа. Гэтэл нэг якуза түүний хажууд хутагтаа ирэхтэн тэр анхаарлаа буцааж төвлөрүүлээд давхар үсрэлтээр гарч зугтана. Тэгэд том хонхыг тасалж өнгөрүүллээ. Доор нь харин тесэрдэг товчоо шидэд дэлбэрэлтийн хүчээр агаарт хөөрөөд Килианы нэстэг дэрэгнээс чамдамыг буцаагаад авлаа. Килиан эвгүй хараад өнгөрлөө. Ингээд түүний даалгавар амжилттай болдог. Даалгавраа дуусаад буцаад ирэхэд нь хамт олон түүнийг алга ташаад өгтөж авна. Хоёр залуутаагаараа цохилоо. Нэг нь "Чи сая харав уу? Одоо битгий гараа угаагаарай." Үнэхээр од юм аа. Нөгөө талд агентлагийн лабораторид судлаачид гал гаргагч буул лазер буун цаг гэх мэт төхөөрөмжүүдийг туршиж байна. Ленс пижака сэгсрэх үед нь нийл саа цацарлаа. Судлаачид үүнийг нь хараад дуу нэгтэйгээр нэг газар руу заадаг. Манай киноны бас нэгэн гол дүр Волтер Бекет тэнд байж байна. Төлөөлөгч Стерлинг танилцахад таатай байна. Та миний тоосыг ашиглажээ дээ. Зүгээр байж жижигхэн залуу минь. Би бол дэлхийг аварч том чухал ажил хийдэг хүн. Энэ том ажлыг хийж байхад миний эд зүйлс, миний хийн гэж бодож байгаа юмыг л хийх хэрэгтэй байна. Жишээ нь дэлбэрэх гэх мэт. Хэрвээ би цацардаг саагаар тэмцэх юм бол энэ хөөрхөн нүрээ түлчиж мэднэ. Стерлинг яагаад тесрэх бөмбөгийг гялалцсан тоос цацагч болгочихсныг асуулаа. Муужгаа харах нь хүний серотонин дааврыг ялгаруулад саа харин хүнийг аз жаргалтай болгох эндорфин дааврыг ялгаруулдаг. Эннээс чинь илүү сайн ажилдаг зүйл юу гэж? Тесрэх бөмбөг хитрхи хэрцгий штэ. Тээврэлтээр дэлхийг аварч болдоггүй юм Вэлсон. Намайг Бекет гэдэг. Волтер бас нэгэн бүтэхгүй туршилтаа харууллаа. Бөмбөг хамгаалдаг нэ. Шууд л нүдэн дээр нь хийн гарчихлаа. Бекетийн хэлэх гээд байгаа санаа нь тэсэлж дэлбэлхийн оронд зөөлөн аргаар үзье л гээд байгаа юм байна
л та. Стерлинг харин түүнийг тоолгүй яваад өглөө. Лифтэнд байхад нь Волтер түүний араас ирээд нэг чухал юм танилцуулъя гэд байна. Миний энэ бүтээл тагнуулын ажиллагааг тэр чигт нь өөрчилнө. Хэрвээ би таныг алга болгох юм бол алга болгох. Тийм ээ, алга болгоно. Миний сэтгэл их хөдөлж байна. Би үүндээ биодинамик нууцлал гэж нэр өгсөн. Стерлинг үзгийг нь оролдож байгаад Волтерыг буудаад цэлцэг нур болгочихлоо. Беккетийн тагнуулын бүтээлүүд нэг л хажуу юм аа. Лэнс, бид хамтарвал агуу өөрчлөлтийг хийж чадна. Хүү минь. Тэр өөрчлөлт чинь би байна. Миний хүсэж байгаа зүйл бол тесрэх бөмбөг. Өсөх үед минь тесрэх бөмбөг л өгчих. Илүү дээр арга байгаа шүү дээ. Харамсалтай байна хүү минь. Чи халагдсан. Беккет маань хүн өвдөхийг үнэхээр хүсэхгүй байгаа бол эцээ хүртэл гүрийж байгаад ажилласаа халагдлаа. Стерлинг харин даалгавар амжилттай болсон гэд удирдагчдаа танилцуулна. Гэтэл цүнхэн дотор нөгөө дороо маань байдаггүй шүү. Стерлинг, дороо хаана байна? Би мэднэ. Яагаад гэвэл Стерлинг хулгайлчихсан. Тэр үед нь гаднаас нэг зэвүүн харцтай эмэгтэй ороод ирлээ. Дотоодыг хамгаалахын ажилтан гэж байна. Одооноос энэ эмэгтэйг хэдүүлээд зэвүүн эгч гэж дуудацгаая. Хэдэн зэвүүн ажилтнуудтайгаа орж ирээд өрөөг бөөхөлд нь аюулгүй болгоно. Төлөөлөгч Стерлингийг байр. Болно хадагтай. Тэр бол манай шилдэг төлөөлөгч. Бидний итгэдэг ганцхан зүйл бол хөдлөшгүй баримт. Тэгэд Токиод Стерлинг 2 хамгаалагчийг устгаж байгаа дүрс үзүүлнэ. Нөгөөх дрон нь тэнд байж байна. Даргын царай эвгүй болчлоо. Бүх зүйл буруу тийшээ хэрэгчлээ шүү. Стерлинг. Би бишээ. Тэнд нэг робот гартай залуу байсан. Намайг дуурах гэдэл нүүрэн дээр маань лазер уншуулад байж л дээ. Чи энэ бүгдийг сая зохиочихлоо тийм үү? Тэгээд Стерлинг зөрөгтөдий зэвүү игч маань гав зүгээд амжина. Харин манай хүний суул тал нь чадвартай юм аа. Аяган дээр гэрэл цацруулагч дэлблээд гаваа тайлаад алга болчлоо. Гүүгээд шидэд үсрээд зүгтачхна. Гэхдээ нөгөө өөртөө ихтэй харцсан алга болчихжээ. Нөгөө талд нь нэрэл нөгөө Килиан Стерлингийн царайг ашигласан юм байна. Нөгөө амар дронтойгоо хамт нууц зэвсгийн үйлдвэрийг очиж эзлэнэ. Хөөрхий Стерлинг ингээд гүтгэгдлээ. Машин сууж байхдаа бод Стерлинг. Бод хэн нэгэн робот гартыг мэдтгэл байж таараа. Кемура. Тэгэд Кемураг хайгаад үзэхэд Мексикт байж байна. Стерлинг би алга болох хэрэгтэй. Алга болох гэж байснаа гинт нөгөө Волтерыг сансан бололтой. Түүний гэрээ хаягийг хайж болоод гэрт нь яваад очлоо. Тэр үед нь Волтер гэртээ биодинамик нөгөө туршилтаа хийж байна. Туршилт 83, багцын дугаар 5. Нөгөө алга болгодог шингэний туршилт нь баг амжилттай болчих шиг боллоо шүү. Түүний гэрт нь хамт амьдардаг нэг тагтаа байж байдаг. Түүний нэрийг Лови гэдэг юм байна. Волтер Ловигоос нэг үдзээллээ. Өдөө шилэн саунд хийгээд дээр нь шингэнэ хийчихлээ. Тэгсэн шар хөөсрөөд үд нь урсаад алга болчлоо. Туршилт нь амжилттай болоод Волтер маш их баяртай байна. Гэнэт Стерлинг. Би алга болох хэрэгтэй байна. Та манай гэрт юу хийж байгаа юм бэ? За юу байна да? Чи өдөр яриад байсан үл үзэгдэгч технологи танилцуулаач. Надад их таалагдж байна. Надад харуул да. Та юм уух уу? Ус унда. Стерлинг гарт нь байгаа шингэнийг ус гэж андуураад уучлаа. За болчлоо. Би уучлаа. Одоо нөгөө технологи танилцуул. Би хүссэн үедээ өөрийгөө алга болгомоор байх юм. Сонь хамтагдаад байна шүү. Нөгөөх нь та сая уучглаа шүү дээ. Одоо яана гэсэн үг үү? Энэ муу та. Гэхдээ гайхалтай юм биш үү? Та дөнгөж сая ДНК-г молекулын төвшөнд өөрчлөх Креблис 9 гэдэг шингөө уучлаа. Энэ бол шинжлэх ухаан. Энгийн хүн. Энгийнээс илүү хүнд тайлбарлаадаг. Яг 45 секундын дараа та тагтаа болно. Хэцүү байж магадгүй л дээ. Учир нь хромодрес бүсийн үйл явц яг дундаа орж байна. Юу вэ? Миний гар надад юу өгчих вэ? Гар нь өөрчлөгдөд, нүд нь өөрчлөгдөд. Манай Стерлинг нэрээ тагтаа болж хувирж байна. Уул нь үл үзэгдэгч болохоор ирсэн юм л та. Волтер 3 секунд. Бүх зүйл сайхан болно. Надад итэг. Зүгээрээ битгий. Миний сайн найз Волтер энд байна. Туршигдагч орон зай баримжаагаа алдаж байна. Тий ба. Би орон зай баримжаагаа алдаж ярьж чаддаг юм байна. Лови амжилттай боллоо. Миний нүүдийг яачихсан бэ? Над руу хартаа. Над руу хар гинэ. Би чам руу харж чадахгүй байна Волтер. Би чиний царай. Өөрийнхөө өгцөг хоёрыг нэг зэрэг хараад байна. Янзтай. Тагтаа чин 360 градусын хараатай байхгүй юу? Аль вэ? Хурд намайг буцаагаад хүн болгоодох. Би ягаад уурлаад байна? Надад ерөнтгийг нөгөөч. За тэгвэл би одоо ерөндөг дээр ажиллаж эхлэе да. Юу? Чи намайг тагтаа болгоцгоо чамд ерөндөг байхгүй гэж юу? Ер нь бол та өөрийгөө л тагтаа болгочихсон. Гэхдээ бүх зүйл сайхан болно. Би агентлаг руу яриад таныг энд байгааг хэлсэн. Гэхдээ тагтаа болсныг хэлээгүй л дээ. Стерлинг уурлаж гараад Волтерыг хоёр дахь халчваа хөөрхий. Даан шуу болсон юм чи машиндаа сууж чаддгүй. Нилээ ноцолдож байтал Волтер ирж дахин хамтрах саналыг тавьдаг. Тэр үед нь агентлагийнхан Волтерийн байшинг будаа уулгаж байна шүү. Стерлинг шахаанд ороод хамтрах саналыг нь хүлээн авлаа. Хөдөлж байхыг нь харин агентлагийнхан харчихдаг. Бөөн хөөцөлдөн болж Стерлинг өөрийн сурсан зангаараа пуужин идэвхжүүлээд агентлагийнхныг устгах гэж байна. Волтер харин юу гэж үүнийг зөвшөөрөх вэ? Бөөн чи би дээрээ тулж байгаад машины удирдлагыг нь авчихлаа. Санаатай жимшиг санаандгүй жимшиг байдлаар агентлагийнхны гараас молдорч чадлаа. Тэгээд манай хоёр хувийн онгоцсон цуугаад Кемураг барихаар Мексик руу нисдэг. За Кемура, би чам дээр ирлээ. Би ч бас ирлээ. Ус төрөгч Бонд өөртөө зэвүүнээр өгчжээ. Стерлинг ресепшны хэсгийг хараад юу хийх ёстойгоо мэднэ.
Бинго. Яаж түүнийг барих вэ? Би барина. Чи наанаа сууч бай. Ингээд хүлээ авах хэсэг дээр очих хооронд нэг сайхан үнэртэй байдаг шүү. Юу вэ? Би хоолны үлдэгдэл идчихлээ. Яг идэх гэж байтал хоёр тагтаа түүнийг хараад зогсож байна. Тэгсэн нөгөө хоёр хүрээд ирлээ. Хошоо байцгаа. Энэ бүгдийг хараагүй байсан ч болоосоо. Гайхалтай. Тэд таныг шууд сүрэгтээ авч байна. Би хэний сүрэгт орохгүй. Тэгээд хүлэн авах хэсэгт ирлээ. Чи ямар нэрээр бүртгүүлсэн бэ? Кимура. Тэгсэн Кимура биш гэдэг нэр ашиглаж байна. Өөх, ёстой ухаантай юм гэж би ч мундаг юм а. Яг карта авах гэж байтал нөгөө сүүлийн хоёр тагтаа ирээд хонхыг нь дараад байна. Ресепшн ирж Стерлингийг цохиод хогийн савнд гаргаад ажиллаа. Гэхдээ муугүй шүү. Хоёр тагтааны нэг нь юм залгих хоббитой болтой шүү. Нөгөө картыг нь залгичгаж тэрийгэ Стерлингид гаргаж өгдөг. Ингээд тэр Кимура дээр очлоо. Сайхан усан санд гевтэж байна. Бүх цонх нь хаагддаг. Энд хэм байна? Амтай байгаа дээрээ яриарай. Аматад Кимура. Урагшаа хараад гараа өрг. Чи юу хүсэв? Ассасиныг хулгайлсан робот гартай хүн хаана байна? Тэрийг хэлвэл тэр намайг ална. Би чамайг алахгүй гэж юу? Ингээд ойртох гэж байгаад шил мөргөд унчлаа. Ядаж байхад энэ хэдэн тагтаа нь өөрөөс нь салахгүй маа. Тэгээд Кимура тагтааг дэвсэлж өглөө. Манай Стерлинг нөгөө 100 г цохилтоо хийлээ. Даанч нөлөөлсөнгүй. Яг чулуун шатаар аваад шидэх гэж байтал ягаан төгөөр цохиуллаа. Тийм ээ, ашгүй Волтер ирч гэж. Өөрт нь тус уулахгүй л гээд байсан аминд нь орлоо штэ. Тэгээд Кимурагаас бүх мэдээллийг нь авлаа. Тэр төлөөлөгчийн мэдээллийн санг авахаар Венец руу явж байгаа. Бүх нууц төлөөлөгчийг мэддэг болох нэ. Хулгайлсныхаа дараа тэднийг бүгдийг нь мэддэг болоод ассасиныг ашиглаж бүгдийг нь устгуулах гэж байгаа юм байна. Яг тэр үед нь Зэмүү ихчийн багийнхан хүрээд ирлээ. Манай хэд зүгтэж өгнө. Стерлинг Волтерийг тагт руу үсрэхийг нь ятгалаа. Би чадахгүй. Чи чаднаа. Энд чи энгийн физик шүү дээ. Тэгэд Волтер тооцоолол хийгээд үсэрлээ. Даанч хүрсэнгүй унчихлаа. Төхөөрөмжнөөс зүгдэж амгарнаа. Яг бүслэгдээд ирэх үедээ олон үйлдэлт үзгээ хэрэглэе гэсэн чинь нөгөө хоббитэй тагтаан залгичихлаа. Тэгэд яг баригдлаа гэсэн чинь овоо нөгөө тагтаа чинь үзгээрээ буудаж өглөө шүү. Цэлцэгнүүр шиг зүйлээр галлаад байна. Манай Волтерийн бүтээлүүд хүн бэртэн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэд зугтаж чадлаа. Нөгөө хоёр хувийн даруулт онгоцоор явж байна. Волтер, чи ерөндөг дээр ажиллаж байна уу? Тийм ээ, удахгүй бэлэн болно. Тэгсэн нөгөө сүргийнхэн хүрээд ирлээ. Ёстой салдгүй. Тэр үед харин ерөндөг нь бэлэн болсон байна. Стерлингээс нэг өд аваад хийсэн чинь нөгөө ерөндөг нь ажиллахгүй байгаа бололтой шүү. Тас хар бодисолчлоо. Нөгөө хоёр Венецэд ирлээ. Төлөвлөгөөгөө санаж байгаа биз? Ямар төлөвлөгөө? Чи холвэ би бүгдийг нь хийн гэдэг төлөвлөгөө юу? Тийм ээ, сайн байна. Тэгсэн юу вэ? Отолт байсан юм байна. Манай хоёр шууд л гараа өргөлөө. Манай Стерлингийг харин тагтаа болохоор анзаарсангүй. Зэмүү ихч. Чамайг гэмт хэрэгтэн биш гэдгийг би мэднэ. Чи бол ухаантай хүүхэд. Чи дэлхийг яг л ээжгээ тайван байлгахыг хүсдэг. Түүний ээж нь бусдыг аврахын тулд амиа зориулсан юм байна. Яг тэр үед дээр нь дэлбэрэлт боллоо. Яваад ортол нөгөө ассасин чинь мэдээллийн санг авчихсан байж байна. Дээвэр дээр нүх гаргаад дорооноор зугтчихлаа. Манай хоёр дээвэр дээр гарч ирээд би далхаад түүнийг гүцэхгүй. Хой. Чи юу хийгээд байна? Чи бол тагтаа. Чи дэлхийн хамгийн хурдан шуунуудын нэг шүү дээ. Ингээд чичлээ. Би өглөө штэ. Тэгсэн сүргийнхэн түүнийг авардаг. Голсон юм голд орно гэж. Тэгээд сүргээрээ ассасины араас хөөлөө. Тэгсэн нөгөө залгидаг хоббитэй тагтаа амнаасаа нөгөө үзгээрээ буудаад дроны хөлийг нь хөлдөж өглөө. Тэгсэн дрон ардаас нь галлаж өгөн шүү дээ. Манай хэд сайн багаар ажиллаж байна. Мэдээллийн санг дамжуулаад тоглож өгнө. Тэгээд булаацалдаж байгаад мэдээллийн санг доош нь унгачлаа. Яг дрон авах гэж байтал Волтер түүнийг нь булаачхна. 100-ны шилдэг шүүрэлт байлаа. Тэгээд тэд талбайгаар зугтаж байтал намайг дээрээс шийдсэн тухай жич ярина. Биднийг хинт зогсоож чадахгүй. Воо! Юу вэ? Нөгөө төмөр гарт чинь зогсоочлоо. Энэ чинь минийх. Стерлинг. Чи хаана вэ? Гараа дээр. Стерлинг арай гэж босох гэтэл хөл гар нь мопедэнд хавчуулагчиж хүүг яг буудах гэж байна. Волтер. Төмөр гартын анхаарал хальт сарнаад дээшээ харах үед нь Волтер талхны өрмөг цацгуулна. Төмөр гарт талхны өрөмгөө. Ингэсэн чи тэнд байсан тагтаанууд бүгд түүн рүү дайрлаа. Яг тэр үед нь манай хэд зугтаж амжлаа. Зэвүүн гарт ард нь ирчихэж манай төмөр гарт дроныхон тусламжтай зугтаж чадна. Ямартай ч төмөр гартай байгааг нь анзаарлаа. Манай хоёр харин шумбагч онгоцсон суугаад явж байна. Стерлинг харин их гонигтай харагдана. Бид жагсаалтыг авч чадсангүй. Тийм гэж юу? Волтер маань үүрмэг шидснийхэн дараа төмөр гартад байршил тогтоогч суулгачихсан юм байна. Стерлинг бөөн баяр болж байгаад би чамгүй бол үүнийг хийж чадахгүй байлаа. Волтер энэ үгийг сонсоод сэтгэл нь хөдлөөд түүнийг тэрвэрнэ. Тэгсэн манай хүн өндгөлчихдөг шүү. Манай Стерлинг чинь эмэгтэй тагтаа байсан биз шүү. Энд болсон бүх зүйл зөвхөн энд л үлдэн шүү. Та өндөг гаргачлаа. Та өндгөлчлөө. Волтер маань ерөндөгнийхөө учрыг оллоо. Яагаад ажиллахгүй байсан нь тодорхой боллоо. Ерөндгөө бэлэн болгоод Стерлингид өгдөг. Ашгүй манай Стерлинг маань өөрийнхөө биеийг буцаагаад авна. Манай хуучин эйжент маань буцаад ирлээ. Тэгээд зорьсон газараа ирв үгүй юу? Стерлинг маань ганцаараа ажиллана гэдгээ Волтерт хэлдэг. Чиний хачин төгөөрөмжүүд энд хэрэггүй. Одоо бүгдийг миний арга барилаар хийх цаг нь боллоо. Бүх тэнэглэлийг зогсоолоо. Үгүй, би бууж өгөхгүй.
Тэгсэн араас нь тогоор цогиулаад унгаачин. Стерлинг, би дахид сайн хүмүүсийг алдмааргүй байна. Хайрлсандаа ширүүн үг хэлсэн байна. Ингээд Стерлинг төмөр гарт дээр очих замаараа нөгөө дроныг нэвдээд өмнө шиддэг. Энэ чинийх баха. Үнтэй тоглоомч нь ингээд эвдэрчлээ дээ. Одоо наад мэдээллийн сан чинь хэрэггүй. Жагсаалтад байгаа бүх хүнийг дроноор устгах гэж чи бодоо юу? Тэгсэн эргэн тойронд нь хэдэн зуун дрон байж байдаг шүү. Тэгэд Стерлинг унчихлаа. Түүнийг хүлчихжээ төмөр гарт. Амар санагдаж байна уу? Юу мэдрэгдэж байна да? Намайг танихгүй л байна уу? Би чамайг мэдэхгүй. Кыргызстанд түүний бүх гэр бүл ах дүүс хамтрагчдыг нь дэлбэлчихэж. Одоо тэгээд Стерлингээс хариугаа авах гэж байгаа юм байна. Төмөр гарт. Дэлбэлсэн. Та нар ямар ч гэмгүй хүмүүсийг устгадаг муу хүмүүс байсан биз дээ. Чи намайг чанга цогсон Стерлинг. Чи дүрмээ мэдэж байгаа. Тэгээд бүх эйжентүүд рүү дорооно илгээлээ. Төмөр гарт. Энэ бүхэнд ганцхан чи л буруутай. Тэр үед нь төгшүүр дуурч байна. Нөгөө шумбагч гараад ирж байна. Волтер ирчихсэн байх шүү. Төмөр гарт түүнийг устгахаар 2 дроныг илгээдэг. Манай эдийг усан дотор байхад нь дэлбэлчихлээ. Үгүй. Чиний гисэн бүхнийг би авах болно. Нөгөө талд тагнуулын төв газрынхан эйжентүүдэд төв дээрээ цуглуулж байна. Стерлинг гутраад сууж байна. Тэгсэн мөрөн дээр нь сүргийнх нь нэрж суулаа. Манай Волтер амьд байж байдаг шүү. Би чамайг өгөхийг харсан шүү дээ. Хачин төхөөрөмжнүүдийн нэгээр л амьд гарлаа. Амьд байж үргэлж арт чинь дэмжих болно. Баг гэдэг ийм л байх ёстой. Чи сайн найз Волтер. Ингээд манай хүн дэврээд авлаа. Манай хэд зогсоох төлөвлөгөө ярилцсанаа. Гэхдээ энэ удаа Волтерийн аргаар ажиллахаар болдог. Хамгийн ихэнд тэр зэв үеигчийг дуудчихлаа. Тэгэд Стерлинг өгөөшүүлж баригдана. Түүний Кыргызстаны талаар ярьж байх хооронд Волтер маань робот гарттай холбоо тогтоож чаддаг. Стерлинг нөгөө мууран саатай саатуулгаргаа хэрглэлээ. Үнэхээр нөлөөтэй байна шүү. Манай 3 тагта багаар ажиллаад алж өгдөг. 2 нь төгөн зохиулаад залгигч маань хөлдөөгд манай зэвүүн ихч гарч ирээд буудаж өгнө. Бүх дронуудыг устгалаа. Цаана нь харин бүр их дрон гараад ирнэ. Робот гарыг өөрийн болгох ажил маань дөнгөж 10% дээрээ л явж байна. Нөгөө талд агентлаг руу дронууд нисж очиж яваа харагдана. Бүх гарцыг хааж би түмжил. Дронууд синхэр туяа татуулаад бүх цахилгааныг салгачихлаа. Манай эдтэнд Волтерийн багжуудаар дайрч өгнө. Хөөсөр буужин гэдэхгүй болголоо. Тэгсэн 2 тагта маань хүртэл цохиод авч байдаг шүү. Тагта нар өнгийн удаа тавиад өгч байна. Нөгөө талд харин агентлаг руу дронууд дайрч эхлэв. Стерлинг цохиулаад унлаа. Волтер, миний царай авах юмгүй болж байна. Тэгсэн нөгөө процесс нь дөнгөж 27% та явж байна. Манай эдэн тагтаа нар л хамаг ажлыг нугалж байна да. Зэм үеигч Стерлинг 2 төмөр гарт руу зэрэг дайрлаа. Тэгсэн дээгүүр нь утаа тавьсан чинь нөгөө үннийг хэлүүлдэг уу тань байж байна. Шууд үннээ хэлээд эхэлдэг шүү. Төмөр гарт Волтерийг хараад чи юу хийж байгаа юм? Тэр гарыг чинь хакердаад дронуудыг зогсоох гэж байна. Гү энэ яг үннийг хэлүүлдэг юм байна. Тэгээд түүнийг мэдсэн төмөр гарт дрондоо зүгдээд зүхтах гэтэл Волтер түүнийг бариад авлаа. Стерлинг бас араас нь зуураад авнаа. Яг болж байна. Бити тавиараа. Тавьж болохгүй шүү. Яг мултрах нэ барьж байсан мод нь салаад эхэллээ. Цүнхэн тасраад дээшээ яваад өглөө. Цүнхнээс нарийн тагтаа болгодог шингэн унтсан байж байна. Волтерийг төмөр гарт дээш нь татлаа. 97% та явж байна. Нөгөө талд агентлагийнхан баларч байна. Яг 100 болох үед төмөр гарт хэрвээ чи дроныг зогсоох юм бол бид хоёр хоёулаа үхэн. Чи алуурчин биш үсттэй. Хөөгүй би бол тэврэгч гэд нөгөө тэвэрдэг хамгаалтын төмрөө гаргаад өөрөө унчлаа. Ээж нь нэг л өдөр чиний төхөөрөмжүүд дэлхийг аюулгүй байлгах болно. Тэгэд Волтер дронуудыг идэхгүй болгож бүх дронууд унтарлаа. Эйжентүүд бөөн баяр. Гэтэл манай Волтер маань өндрөөс доош унаж байна. Тэгсэн чи юу вэ? Стерлинг маань тагтаа болчихсон. Түүний гарнаас зуураад дэвж өгч байна шүү. Стерлинг ганцаараа биш байна. Түүний сүргийнхэн Волтерийн бүх биенээс зуураад амжилттай газартлаа. Дотор цус алдах ямар байдаг вэ? Наашир. Окей. Тэврэхгүй шүү. Стерлинг чи шовоо болчихсон юм уу? Бид олон хүн аварсан. Дрон унтраалаа. Бид ажилдаа орж болох нэ гэсэн хоёулаа ажилласаа халагдчихлаа. Тэгсэн дарган тэднийг барьцаалаад Волтерийг үнэллээ. Тэгээд нэг баг болж даалгавар биелүүлж жинхэнэ баг боллоо. Энд хүрээд кино маань дууслаа. Kids киночд байлаа.